Сайн мэцгаануу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрум эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бас 30 настай Ким Сэнхүү болон 33 настай Чу Есүл гэдэг 5 настай хоёр ихэр охинтой анх жижүүд аяллаар явж байгаа танилцжээ. Эхнэр салах хүсэлтэд нэвтрүүлэгт бүртгүүлсэн. Эхнэрийн талын бичлэг гарч хосууд хүүхдүүдээс савлуур дээр тоглуулна. Есүл охтуудаа хамаагүй битгий савл аюултай гэхэд Сэнхүү охиноо илүү хүчтэй савладаг. Тэдний хүүхэд хүмүүжүүлэх арга барил нь тэсөөр. Есүс савлуур дээр битгий гарч зогсоод аюултай гэж хэлж дуусаагүй хахад Сэнхүү охиндоо ганцаараа зогсоод хийгээд үз. Иймэрхүү хахад зүгээрээ чадна гэдэг. 하지 마. 이건 하지 마. 혼자 해봐. 발로 이렇게 슝 해봐. 혼자 해봐. 안 혼자 돼. 해봐. 그러면 안 돼. Эхнэрийн бол аюултай болохгүй гэдэг нь хүүхдүүд гэмтгтээ маш хурдан байдгаас гадна эхрүүдийг эрэгтэй хүчиг тоглодог ямар ч айцгүй гэж хэлхийг олон удаа сонсч байсан. Нөхрийн эхний асуудал хүүхэд хүмүүжүүлэхдээ хит хатуу байдаг. Нэг удаа хүүхдээ савлуур дээр хүчтэй савжгаад унгааж үсэрдэг тоглоом дээр охтуудтайгаа хамт үсэрч чад хит хүчтэй үсэрч гэмтээсэн. Ер нь жоохон хатуу тоглолт юм байна. Сэнхүү цэргийн хүн байсан болохоор эхрүүдтэй тушааж харьцах тохиолдол их байдаг. 3 тоолгын дотор энэ аваа татаж ав гэх мэтээр харьцдаг. Охтууд аавтайгаа тоглохоор хувцснаас нь зүгтгээд битгий зүгдээдэй гэж хэлсэн шүү. Яагаад уур үрэх юм хийгээд байгаа юм бэ гэд чанга дугаар загнахаас гадна эхрүүд үгэнд нь орохгүй байвал өрөөнд нь оруулаад 1-2 цаг байлгаж хүмүүжүүлдэг. Иннээс болоод байнга хоорондоо хэрэлддэг гинэ. Мөн заримдаа юм асууж ярилцах гэхээр ааха тийм гэж богино хариулж өдөржингөө харц тулгарахгүй юм ярихгүй тохиолдол их байдаг. 이거 먹어. 애들 한 거. 안 먹어? 안 먹고 갈 거야? 뭐부터 먹을 거야? 뭐부터? 안 먹고 갈 거냐고. 이거 소시지 익힌 거 맞아? 아니 후라이팬에 완전. Нөхрийн дараагийн асуудал бараг ярилцдаггүй. Сэнхүүний хэлснээр ярихгүй бол хэрэлдэхгүй зөрчилдөх асуудал гарахгүй болохоор тухгүй санагддаггүй гин. Хүүхдүүдтэйгээ зүв зүгээр харьцажсэнаа эхнэр нь юм асуухаар ярихаа болчдөг. Өдөржингөө Есүс ганцаараа ярьж явд юм байна. Орой олж ярилцъя гэхээр Сэнхүү яаж зухдахгүй л гэж боддог бөгөөд нэгэнд харц тулгараад ярилцах юм бол нэг хэсэг дуустдаггүй учраас ярихгүй байхыг хүсдэг гин. Есүс ойрын үед чи хоёр бараг юу ч ярьсангүй. Ингийн бол хамт амьдрах хэрэг байна уу гэхэд Сэнхүү би юм ярихгүй гэсэн юм бишээ. Дими зүйл ярихгүй ахтал болно. Чиний ярьж байгаа юмны бараг 90-с дээш хувь нь дими шаардлагагүй зүйл байдаг гэхэд Есүс би чиний харцаар амьдарчгаа. Чи өмнө нь ийм байгаагүй гэхэд Сэнхүү би чамд тааруулж амьдардаг байсан юм а гэж хариулсан. Ярилцлагын үеэр Сэнхүү үерхжээсүү үешгээ эхнэрээ хайрлахаа болсон гэдэг. Харин Есүс нөхөр маань яагаад надад дургүй болсон юм бол гэж өөрөөсөө байнга асууж өмнөгшгөө хөөхөн байхаа болж таргалсан болохоор ингэж байгаа юм болов уу гэж нөхрөөсөө асуухаар үгүй гэж хариулахаас үр зүйл хэлдэггүй. Хөтлөгч иймэрхүү зүйлээс болж эрэгтэйчүүдийн сэтгэл хүрдэггүй маа. Би баталж чадна. Ямар нэгэн шалтгаан байгаа ах гэд нөхрийн талын бичлэг гарна. Амралтын өдрөө өглөө Сэнхүүн гүйж тасгал хийж гэртээ орж ирэхэд Есүс юмаа угаа гэдэг. Сэнхүүн хувцас угаалгын машинд аяж эргүүлээд хоолоо иж хажуугаар нь эхрүүдийг хардаг. Гэрээ ажил, хоол, хүүхдүүд тасрах гээд бүгдийг нь Сэнхүүн чадах чинээгээрээ хийхийг хичээдэг. Ингээд аяа тавгаа угааж дуусаад угаасан хувцас гаргаж хүүхдүүдээ харж байгаа хооронд Есүс галт тогоондоо хувцас оролдонгоо идэх юм байна уу гэж нөхрөөсөө асуудаг. Эхнэрээ ихний асуудал Инстаграмд тонцсон. Заримдаа 4 цаг тутамд нэг пост юм уу стори оруулдаг бөгөөд ихэвчлэн идэх юм хүүхдүүд болон өдөр тутмынхаа амьдралыг дарж оруулдаг. Хаан ч гэсэн утаснасаа салдаггүй болохоор бусдтай өөрсдийгөө харьцуулж хүмүүс аялалд явж гадуур хооллож хөвгчлөлтэй амьдраад хахад бид нар яагаад ихгүй байгаа юм бэ гэж гомдлдог. Өдөрт багадаа 5 цагийг Инстаграмд зарцуулдаг гинэ. 먹고 싶은데. 얌. Сэнхүү эхрүүдийг бие засуулж тогломоор байна гэвэл тоглуулж хувцсыг нь өмсүүлж сольдог. Амралтын өдрүүдээр байнга иймэрхүү байдалтай байдаг бол эхнэр нь энэ үеэр пүүл дэнсний сургалтанд явж найзтайгаа уулздаг. Сэнхүү хүүхдүүдээ хараад стресстгийг нь мэддэг болохоор гадуур хүмүүстэй уулзаж тасгал хөдөлгөөн хийвэл эхнэрийнх нь стресс тайлагдах хаа гэж бодоод иймэрхүү юмд явуулдаг. Анхандаа пилатесийн сургалтанд явуулахад гоё байна гэсэн болохоор тэгвэл дахиад өөр юмд яваад үзхүү гэхэд пүүл дэнсний сургалт сонгожээ. Сэнхүү амралтын өдөр ажлын дараагээд байнга хүүхдүүдэд хардаг болохоор ямар ч завгүй амарч чадахгүй бухимддагч бодит байдал юм болохоор яах ч аргагүй байдаг гин. Мөн ярилцдаггүй шалтгаан нь Есүс нэг ярахаараа хит сунжирдаг бөгөөд ажлаа тарж ирээд хоол, цэвэрлэгээ ээж хувцуугааж хүүхдүүдэд арж унтуулсны дараа үнэхээр ядарч ярилцахын оронд унтаж амархыг илүүд үздэг.
Орой нөхөр хүүхдүүд гээд бүгд унтсны дараа ганцхан хүн сэрүүн байсан нь Есүс. Буцаараа хэн нэгэнтэй чааталж нүрээ будаж хувцас солиод гэрээсээ гарч архины газар ирээд хоёр эмэгтэйтэй уулздаг бөгөөд нэг нэгнээ анх удаа харж ололтой нэрийг нь асуудаг. Гэтэл Есүс 30 минутын өмнө байрныхаа 753 хүн байдаг групп чатанд одоо гарч ирэх эмэгтэй байна уу гэж бичжээ. Энэ талаар Есүс хүүхэд асрах хэцүү. Энэ хэцүү ажлыг дуусгачаад гармаар санагддаг бөгөөд гарахгүй л бол галзуурах шахаж нөхрөөж хармааргүй. Дээрээс нь ийш тийш очих газаргүй ганцаарддаг болохоор байрныхаа групп чатанд яг одоо гарч ирэх эмэгтэй байна уу гэж асуутал өөршиг нээжүүд олон байжээ. Энэ уулзалтанд маш дуртай байсан бөгөөд баярлаа гэж хэлсэн хүмүүс ч олон байсан болохоор өөрийгөө үнэхээр эерэг нөлөө үзүүлдэг хүн юм байна гэж ботсон гин. Ингээд анх уулзсан байрныхаа эмэгтэйчүүдэд шууд нөхрөө муулаад эхэлдэг. Бит хоёр таардгүй. Нөхрийгөө талаар ярих юм бол би сонин санагдах байх. Гэхдээ надад ямар ч сул тал байхгүй. Байнга л манай нөхрийн буруу, манай нөхрөл сонин байдаг гэж ярьдаг. 남편을 얘기하면은 내가 이상한 사람 되는 것 같아. 근데 내가 이상한 점은 하나도 없거든. 항상 남편이 잘못이고 남편이 이상하거든요. 그냥 남편이 이상하다니까? 남편은 모르지. 생각이 없는 거. Энийг харсан хөтлөгч танихгүй хүмүүстэй уулзсан үгүй өөрийнхөө нөхрийг муугаар ярил нөгөө хүмүүс ч дотроо энэ ямар сонин хүн бэ гэж бодно. Тэр үеэс эхлээд танаас зайгаа барихыг хичээнэ гэдэг. Ингээд Есүс шөнийн 2 цагт гэртээ ирлээ. Маргааш нь нойрондоо дийлдэж ихрүүдийг цэцэрлэгт нь 9 цагт хүргэж өгөх ёстой ч 11 цагт хүргэж өгдөг. Дараагийн бичлэгт Есүс хэн нэгэнтэй чаталж гад уцаар ярьж харааж эхэлдэг. Гэхдээ гадуур гээд хаа сайгүй хэлдэм байх. 막 지금 그때 부탁했잖아. 근데 부탁했잖아 저번에. 가요 죄송해요 요 떨면서 아 짜증나. Бүр аав ээжийнхээ урдаас харж суугаад хараал хэлдэг. Ээж нь битгий хараал хэлээдээ сүүлийн үеийн хосууд хоорондоо хүндтгэлийн хэл ашиглаж ярьдаг болсон байлээ гэхэд бас л хараал хэлдэг. Энийг үзсэн хөтлөгч тэсгээ ойлж ээжийнхээ өдөөс хараал хэлж байгаа мó гэхэд үгүй ээ. Би ээжийн өдөөс хараал хэлдэггүй гэж өөрийгөө мөрдөг. Тэгээд ээжтэй намайг яагаад хараал хэлдгийг мэдгүй. Намайг уурлуулж галзуурхын агуур болгодог болохоор тэсгүй хараал хэлэхэд хүрдэг. Өөрөө хараал хэлэх юм а хийгээд идэм а гэдэг. 나를 화나게 하는 거야. 근데 이걸 못 참고 욕을 먹을 짓을 하는 거야. 어떻게 보면. 욕을 먹을 짓을 한 거야. 남편한테는. Эхэндээ нөхөртөө хэлдэг байсан. Сүүлдээ энэ нь зуршил болж аманд нь ороод уурлахал юм бол хараалыг амнаас нь урсдаг болсон гинэ. Заримдаа бүр их уурлахаараа юм авч иддэг. Хамгийн том асуудал нь уурлахаараа Instagram-да хүүхдүүдийнхээ зургийг оруулж тэрэн дээрээ доромжилсон үг хэллэг бичиж оруулж исэн бөгөөд шөнийн 12 цаг 30 минутын үед гинэт цагтаа нар гэрт нэрж хин нэгэн хүүхдийн хүчирхийлэл үйлдэж гин гэсэн дуудлага өгсөн бөгөөд хүүхэд хамгааллын баг ирж эхрүүдийн биед үзлэг хийж зургийг нь дараад цагдаагийн газраас шалгаж прокурорын байгууллагад шилжүүлсний дараа Есүсийг гэм буруугүй гэж тогтоожээ. Хөтлөгч яагаад хүүхдүүдэд хараасан юм интернетэд оруулж байгаа юм бэ гэхэд өдөржингөө хэцүү байх үе байдаг бөгөөд яаж зөв илэрхийлэх аргаа мэдэхгүй байсан болохоор тэр үеэс эхлээд хараал хэлж эхэлсэн гэдэг. Мөн Есүс өөрт нь таалагдахгүй болохгүй байх юм бол байнга бууж өгөөд тэр асуудлыг орхидог. Нийт 40 гаруй удаа ажил сольсон ч одоогийн нөхцөл байдалд хүүхдтэй болохоор салж болохгүй учраас тэсээд яваад байгаа юм байна. Тэрээр ажлаас халагдсны тэтгэмж ганц ч удаа авч байгаагүй. Жоохон ажиллаж байгаа дарга нь таалагдахгүй бол оройтож тараадах юм бол хоол авч өгөхгүй байх юм бол гээд ямар нэгэн шалтгаан гаргаж ажилласаа гардаг. Сэнхүүний хэлснээр эхнэр нь төвчээргүй яаруу зантай болохоор хүүхдүүдэд тэр зангаа гаргах тохиолдол их байдаг. Хэрвээ хүүхдүүд хийснийг нь хийхгүй бол уурлаж орилдог. Сэнхүү хүүхдүүдийн хажууд битгий ойрлж хараал хэлээдэй гэж зөндөө гуйсан ч нэмэргүй байсан болохоор тэр чигт нь үлдээжээ. Нэг өдөр сэнхүү явж байгаад санамсаргүй танилтайгаа таартал танай эхнэр чинь тоглоомын талбайд хүүхдүүдэд харааж исэн. 1-2 удаа биш нэлээд хэдэн удаа харсан болохоор чамд хэлж гинэ гэсэн. Сэнхүү иймэрхүү яриа олон удаа сонсч байсан. Ер нь аав, ээж, хүүхэд гэд хинч байсан хамаагүй хараал хэлдэг. Есүс өөрийгөө хараал хэлж байгааг тийм ноцтой болсон гэж огт мэдээгүй. Харин сэнхүү хүүхдүүд том болж байгаа болохоор удахгүй ч хамааг дуурайгаад хараал хэлж эхэлнэ гэж анхааруулсан ч охтууд аль хэдийнэ ээжтэйгээ адилхан болжээ. Энийг үзсэн хөтлөгч Есүсээс яагаад та салах гэж бүртгүүлсэн бэ гэхэд нөхөр маань огт ярилцдаггүй болохоор гэж хариулдаг. Хөтлөгч ийм байхад яаж ярилцах юм бэ? Тодорхой хэмжээгээр 2 хүүхэд өсөж байгаа, стресстэй байгаа гэдгийг чинь ойлгож байна. Гэхдээ хэцүү байлаа гэд тань шиг хараал хэлж хүүхдээ хүртэл хараадаг ээжүүд манай улсад хэр их байгаа бол гэхэд Есүс бараг 20% нах гэж хариулдаг. Ярилцлагын үеэр Есүс хараал хэлсэн нь миний буруу ч гэсэн хүүхэд харах нь өөрөө харааж зүхэхэд хүргэдэг. Энэ нэвтрүүлгийг гарсны дараа намайг ойлгож санал нийлэх хүмүүс олон байгаа гэж бодож байна гэдэг. Бичлэгнээр гэр бүлээрээ машинтай явах гэтэл нэг охин нь суудлын бүсээ зүүж чадахгүй.
Энийг харсан Есүс уурлаж огноо загнаад хараал хэлдэг. Хөтлөгч би энэ машин доторх бичлэгийг үзээд хийлэх үү яах уу гэж нэлээд бодсон. Би 2-7 хоногийн өмнө хүүхдээ Тэнгэрийн орнд руу явуулсан. Хүүхэд бол маш нандин зүйл гэдгийг мэдэх хэрэгтэй. Миний хувьд хүүхдийнхээ суудлын бүсийг зүүж өгнө гэдэг мөрөөдөл та хоёрын салах үгүй ч надад огт хамаагүй. Энд байгаа бүх хүмүүст адилхан. Гэхдээ ганцхан зүйлийг хүүхдүүдээ сайн өсгөнө гэж амлал хийдэг. 왜냐면 제가 이제 우리 딸을 하늘나라에 보낸 지 2주기입니다. 오늘이. 그러니까 두 분이 이혼을 하든지 말든지 저하고는 상관이 없어요. 죄송하지만 여기 모든 분들도 마찬가지예요. 근데 하나만 약속해야 되는 게 제발 애들은 잘 키워야 되지 않겠습니까, 우리가? Энийг сонссон Есүс би тэр хүмүүсийн хүсч мөрөөддөг зүйлийг нэгд орох хоёрыг авсан мөртлөө талархаж мэдгүй зүгээр л гомдлож сэтгэл хангалуун бус амьдарч байгаадаа маш их харамссан гэд бичлэг дуусч хосууд өрөө рүүгээ явлаа. Есүс өрөөндөө орж ирүү үгүй юу зургийг нь дарж нөхрөөрөө зураг даруулж арай гэж дуусаад өнөөдөр өөрсдийгөө үзэхэд ямар байсан талаар асуудаг. 짠당. 오, 여기 진짜 좋다. 나 여기 앉아있을게. 사진 좀 찍어줘. Сэнхүү ямартай ч энэ болгон хин нэгнийх нь буруу биш. Хоёулаа л асуудалтай байна гэхэд Есүс би өөртөө асуудал байхгүй гэж бодсон ч бичлэгээ үзээд маш их асуудалтай гэдгээ мэдсэн. Надад засах ёстой зүйл байгаа болтой гэхэд Сэнхүү хамтдаа өөрчлөгдөхөд болно. Би ч ихсэн сайн туслана гэхэд Есүс 100% миний буруу биш ээ. Миний алдаа тийм ч их биш. Чамд бусад асуудаас хэн нь илүү ноцтой санагдсан гэж асуухад Сэнхүү хоёулаа л хамгийн асуудалтай байсан гэдэг. Харин Есүс хоёулаа бусад асуудыг бодвол хамаагүй дээр бидний асуудал тийм ч том санагдаагүй. Засах ёстой зүйл хоёрхан л байна. Хараал хэлэхгүй бах, ярилцах. Ингээд л болоо гэхэд Сэнхүү ярилцах зөвөө. Гэхдээ хүүхдүүд хідэн цагт унтдаг үлээ. Миний ярьдаггүй шалтгаан гэд сэтгэлээ нээгээд ярьж итэл Есүс шал өөр зүйл хийж утсаа оролдож эхэлдэг. 애들도 늦게 잘 뿐더러 Утсаа оролдож дуусаад би хөтлөгчийн ярьсан юмыг сонсоод нулимсаа барьж чадахгүй уйлаад байсан. Хүүхдүүдтэй тэгж хандсандаа гимжсэн гэхэд Сэнхүү чи байнга л тэгдэж штэ. Хүүхдүүд унтаад сэрхээр ээж нь одоо л сайн байна. Уучлаарай гэдэг гэхэд Есүс бүх ээж нар адилхан 2-оос дээш хүүхэд төрүүлээд харахтаа өглөөнөөс орой болтол 7 хоногийн турш эсвэл бүтэн жилийн турш аан тэгсэн үү ээж нь ингэв тэхүү гэдэг ээж ганц ч байхгүй гэхэд Сэнхүү чамайг ийдэг ханд гээгүй хараал хэлэхгүй ах хэрэгтэй гэхэд тэр миний буруу байсан ч үннийг хэлэхэд тийм хүмүүс их байдаг. 10 хүний 2 нь эсвэл тэрнээс ч илүү нь хүүхдүүдтэй хараал хэлдэг. Хашгирч орилохгүй яаж амьдрах юм бэ? Тэсэж дэлбэрч байгаа маань энэ. Энэнд намайг буруутгах хүн байхгүй гэдэг. Сэнхүүний хэлснээр Есүс өөрийгөө ямар ч буруугүй төгс гэж боддог бөгөөд бүх зүйл нөхөр юм уу хүүхдүүдээс болсон гэж бодож ярьдаг. Харин Есүс би бол 10-аас 10 оноо авахаар төгсөж авахыг хийхийг эдхийг гэд хүссэн болгоныг нь хийж өгдөгч сая 1 оноогоо алдчихлаа. Хараал хэлхээс бусад зүйлийг сайн идэг ээж гэдэг. Ингээд зөвлөгөөний цаг болж сэтгэл зүйч Есүстэй уулзаад ямшруу байгаа талаар нь нөхрийгөө хүүхэд хүмүүжүүлэх арга барилын талаар юу гэж боддгийг нь асуухад энд ирснээсээ хойш их юм бодож байгаа. Харин хүүхэд хүмүүжүүлэх тал дээр нөхрийнхөө арга барилыг буруу гэж боддгоо. Хүүхэд шинжээчээс зөвлөгөө авахд ихрүүдийг сахилах баттай болгох хэрэгтэй гэсэн. Гэтэл нөхрийн хувьд жоохон асуудал байсан ч хамаагүй өрөө рүү оруулж эсвэл зогсоодог. Энийг би тохирохгүй арга гэж боддог гэхэд сэтгэл зүйч би ч бас хүүхэдтэй уйлгаа болохгүй орилж чарлаад ах юм бол өрөө рүү навч ордог. Харин өрөө рүү оруулаад зодоод ах юм бол эсвэл яагаачгүй ахт нь хорж захираад ивэл эн чинь асуудал. Аав нь хүүхэд шинжээчийн зөвлөсний дагуу хийж ийн гэхэд Есүс амьдрал төлөвлөсний дагуу болохгүй үе байгаа. Тийм болохоор нөхцөл байдлаас шалтгаалаад өөрчилж болохгүй юу гэхэд сэтгэл зүйч танаа хүүхдүүд төвчээртэй ямар нэгэн юм хийхдээ бухимдалгүй хийдгүү. Би ихрүүдийг харчаад ирсэн. Тэд үнэхээр сэргэлэн цовоо исэн ч том хүмүүсийн харцыг ажиглаж байгааг нь харагдсан. Ингээд би өвөө эмээтэй нь ярилцахад баг багаар чөлөөтэй болж дараа нь тоглоомд хэтэрч эхэлсэн. Яагаад юм бол гэхэд Есүс тухтай байсан болохоор гэж хариулдаг. Сэтгэл зүйч үгүй сахилах батгүй байгаа гэсэн үг.
Өөрсдийнхөө хийж байгаа үйлдэлийг хүмүүс таагүй мэдрэмж төрүүлж бүдүүлэг байгаа гэдгийг мэдэхгүй байна гэдэг сахилга батгүй байна л гэсэн үг. Хэрвээ энэ байдлаараа байх юм бол том болоод өөр дээрээ төвлөрсөн хүн болно. Бусад хүмүүстэй ойлголцож харилцаа тогтоож чадахгүй. Нийгэмших чадваргүй өсөж магадгүй. Тэгэхээр эхрүүдэд зөв хүмүүжил хэрэгтэй. Охтууд ч том болсон ч аав ээжээсээ хамааралтай байвал гоё юу гэхэд Есүс үгүй гэж хариулдаг. Сэтгэл зүйч тэгвэл өөрөө ч бас ингээ болох хэрэгтэй. Та заримдаа төлөвшсөн царайлдаг ч гэсэн хизээ нэгэн цагт бүрэн төлөвшөөгүй хүүхэд болж хувирдаг. Дараа нь юу болох тухайч бодохгүй зөвхөн өөрийнхөө мэдэрч байгаа зүйлийг гаргаж илэрхийлж хийдэг. Ингэх болгонд охтууд таны үйлдэлийг тэр чигээр нь дагна. Одоо ухаан орох хэрэгтэй гэхэд яагаад Instagram хит их хэрэгэлдэг талаар нь асуухад би тийм дуртай биш ч гэсэн надад танихгүй хүмүүсээс чат сэтгэлүүд ирж намайг хитэн зүүн ойлгож санал нийлдэг. Надад ч гэсэндээ асуудал байгаа, хэцүү байгаа гэцгээдэг гэхэд сэтгэл зүйч жоохон хүүхдүүд хүмүүс өөртөө санал нийлж хүссэн зүйлийг нь хийж өгөхөд дуртай байдаг. Яг тэрнтэй адилхан байгаа болохоор та олон нийтийн сүлжээнээс холдож чадахгүй байна. Одоо хүүхэд чиг аашлах цаг өнгөрсөн. Өөрийнхөө хараал хийж байгаа бичлэгийг үзсэн бах. Тэрэн дээр гарч байгаагаас ч илүү хараал хийх тохиолдол байдгүй гэхэд байсан ч одоо тэхээ болсон гэж хариулдаг. Сэтгэл зүйч та тэрийг хүүхдийн хүчирхийлэл гэж бодож ирсэн удаа байгаа юу гэхэд хүүхдүүд рүү шууд харааж зүгж байгаагүй болохоор тэр хүүхдийн хүчирхийлэл биш бөгөөд эхрүүд одоохондоо жоохон болохоор тэрийг ямар үг гэдгийг нь мэдэхгүй байгаа гэхэд сэтгэл зүйч та хараал буруу зүйл гэдгийг мэдгүй. Хүүхдүүд дагаж сурахдаа амархан байдаг. Та хараалын тал дээр илүү нухацтай хандах хэрэгтэй гэж бодож байна. Дахиад ээжийн үргийг биелүүлж чадахгүй болж магадгүй байхаа гэж анхааруулдаг. Сэтгэл зүйч зөвлөгөөний цагийн өмнө Есүсийн аав ээжтэй уулзаж охин нь хариуцлагагүй бие даах чадвар маш тутмаг төвчээргүй харагдсан. Аав ээж нь бүх зүйлийг нь бэлдэж өгдөг байсан уу гэхэд аав нь мэдээж гэж хариулдаг бол ээж нь тэгж өсгөөгүй гэж бодож байна. Зүгээр л хүүхэд өсгөөд хит их стресстэй тэгж байгаа гэдэг. 그것도 당연하죠. 설마 부모로서 할 그래도 도리는 해야 그렇게 되니까. 많이는 아니고 기본만 한 것 같은. Сэтгэл зүйч цаашдаа ч гэсэн хүүхэд өсгөх болохоор стресстэй гэхэд ээж нь 2 ихэр хүүхэдтэй гэхийг сонссон сэтгэл зүйч тэгвэл хэсэг хугацааны дараа 2 хүүхэд нэг болохгүй хоёроо л байна. Охиныхоо үйлдэлийг жоох хугацаа өнгөрөхөөр эхрүүд том болохоор зүгээр болчихно гэж бодож огт болохгүй. Болохгүй засах ёстой зүйлээвэл засах хэрэгтэй. 보니까 스트레스가 심해서 그래요 지금. 애 키우는 건 앞으로도 계속 스트레스예요. 근데 쌍둥이라 2배잖아요. 근데 2배니까요. 그거 갑자기 한 명으로 줄어요, 나중에? Таныг харахаар шууд мэдрэгдэж байна. Охин чинь буруу зүйл хийвэл та өөрөө буруу зүйл хийсэн юм шиг санагдаж, охин чинь сайн байж ээж өөрийгөө сайн байгаагаар мэдэрдэг. Тийм болохоор охиндоо муу юм хэлж чаддаггүй учраас одоо болтол төлөвшөөгүй хүүхэд чиг том хүн болсон байна гэхэд ээж нь дахиад охиноо өмөрч тийм биш штэ. Зөвхөн манай охин л ноцтой асуудалтай байгаа мó гэдэг. Сэтгэл зүйч 90% нь охины чинь 10% нь хүргний чинь асуудал байна. Өөр хүн байсан бол хамт амьдарч чадахгүй байх гэхэд ээж нь угаасаа тийм зан чанартай гэдэг. Сэтгэл зүйч тэсгээ ойлж бүх юмыг хүргэн чинь хариуцдаг. Ийм хүн хаанч байхгүй гэхэд ээж нь угаасаа тийм зан чанартай гэдэг нь зөвхөн охиныг маань л доош нь дараад байгаа юм шүү гэж уурладаг. 그렇진 않은데. 근데 완전히 딸만 심각한 거예요? 9할이 딸이에요. 1할이 사위. 그 정도예요? 다른 사람 같았으면 못 살아요. 성격이에요. 사이도. 사위처럼 저렇게 다 챙겨주는 사람이 어딨어요. 성격이라니까요. 그 사람. 그러니까 그게 성격이니까 이런 성격이 없다니까요. 이거 큰일 났네. 이거 이거 완전히 딸만 완전히 밑으로 떨어지는 거 아니에요 이거? Сэтгэл зүйч та хоёр энд надтай санал нийлэхгүй бол охин чинь жоохон өөрчлөгдөж жоод дахиад л эвдэрч эхэлнэ гэд эргээд Есүстэй ярилцаж та одоо жоохон хүүхэд биш хин нэгний төлөвшөөгүй жоохон охинч биш болсон. Одоо насанд хүрсэн хүн болж ээжийнхээ үүргийг биелүүлэх хэрэгтэй гэдэг. Дараа нь сэнхүүн зөвлөгөө авахар ирэхэд сэтгэл зүйч эхнэр чинь салах хүсэлтэд нэвтрүүлэгт бүртгүүлсэн байна. Энд ирэхэд ямар санагдсан бэ гэдэг. Сэнхүү би чадах бүхнээ хийсэн ч урвсан юм шиг мэдрэмж авсан гэхэд сэтгэл зүйч миний харснаар та байнга бүх зүйлийг зохицуулж хичээж болох гэж зүтгэдэг бөгөөд ганцаараа л хичээгээд байгаа юм шиг мэдрэмж авдаг. Ингэж өдий хүртэл хичээсэн байхад эхнэр нь нөхөртөөгөө хамт амьдарч чадахгүйгээд салахыг хүссэн болохоор шудраг бус санагдсан байх гэхэд сэнхүү хүүхдүүд том болохоор баг багаар сайжрах байх гэж найдаж тессээр ирсэн гэхэд сэтгэл зүйч та өөрийгөө хитрхи хүчлээд байна. Эхнэрээсээ ээжийн үргийг хүлээдгүй юм шиг харагдсан гэхэд сэнхүү тийм ээ хэрэлдэж муудалцахгүй гэсэндээ байнга хэлэх үгээ зайлгаж нуудаг гэхэд сэтгэл зүйч ингэсээр агаад цаг хугацаа өнгөрөх тусам ярилцгаа болж ганцаараа бүгдийг нь зохицуулдаг болсон. Өөрт чинь онцгойлон хэлхийг хүссэн зүйл бол та яг л гадны хүн шиг байдаг.
асуудлыг шийдэх гэж оролдохын оронд тэр чигт нь үлдээж шийдэхийн тулд хичээдэггүй. Угаасаа асуудлыг тэр дорн шийдэх боломжгүй ч гэсэн таны хувьд бүр бууж өгсөн байна гэд Есүсийг оруулж нөхөрт чинь ямар нэгэн асуудал байгаа бол зүгээр дотроо үлдээ. Ийм нөхөр хаанч байхгүй. Бусад нөхрүүд ийм нөхцөлд хэрэлдэж зодолтоод бөө юм болно. Харин нөхрийн хувьд дотгошоо залхидаг гэхэд Есүс та яаж мэдсэн бэ? Нөхөр маань тэгэж хэлсэн юм уу гэж асуудаг. Сэтгэл зүйч би сэтгцэн юм ч гэхэд Есүс тийм байсан юм уу? Эцэг эхийн зөвлөгөө өгдөг хүн гэж бодсон. Би өөрийнхөө сэтгцэн эрүүл мэндийн талаар маш их сонирхож байсан. Би ямар хүн бэ гэхэд сэтгэл зүйч төлөвшөөгүй хүүхэд гэж хэлээд байна. Тийм болохоор ийм хүн насанд хүрсэн хүний дүрээр амьдрах хэцүү байгаа учраас хараал хэлж, орилж, хашгирч байгаа гэхэд Есүс тиймээ хэцүү байгаа болохоор тэгдэг гэхэд сэтгэл зүйч тэгээд яах юм? Хэцүү байна гэд хүүхдүүдэд хаях уу? Үгүй. Тийм болохоор том хүн болох хэрэгтэй. Нөхөрчин гэрийн бүх ажлыг хийж асуудлыг зохицуулдаг. Яагад гэвэл эхнэр нь юу ч хийдэггүй. Тохирсон хосууд юм шиг харагдаж байгаач одоо та өөрийгөө насанд хүрсэн хүний төвшөнд хүргэх ёстой. Хэцүү байсан ч төвчж өөрийнхөө хийх ёстой зүйлийг хүчлээд ч хамаагүй өөрөө хийж гэр бүлийн тэнцвэртэй харилцаатай байх нь насанд хүрсэн хүний хандлага гэд хосуудыг хамттан суулгаж зан чанарын үнэлгээний тестний хариуг харуулдаг. Нөхрийн хувьд сэтгэл хөдлөлөө шууд гаргадаггүй байрч төвчдөг төрлийн хүн. Ийм хүн төвчж нэг өдөр бүх зүйлийг орхиод явдаг. Харин эхнэрийн хувьд байнга түгшүүр, гутрал, бууж өгөх хандлагатай байдаг ч хажуугаар нь хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг. Энэ бол оюун санааны хувьд төлөвшөөгүй байгаагийн үр дүн. Энэн дээрээсээ нэмээд хараал хэлдэг. Хүүхдүүд ээжийнхээ хэлж байгаа үгийг дуурайдаг болохоор яаж ч гэсэн засах хэрэгтэй. Дараа нь Инстаграмаа олон нийтэд харагдахгүй хувийн болгох хэрэгтэй. Тэнд гоё үгнүүд бичдэг хүмүүс байгаа бол муухай зүйл бичих хүмүүс ч байгаа гэсэн үг. Хүн муухай сэтгэлдлүүд дээр л анхаарлаа төвлөрүүлдэг. Тэгэхээр сэтгэл санаач муухай болох нь ойлгомжтой учраас энд байхдаа олон нийтийн тохиргоогоо хувийн болгохыг хүсэж байна гэд өөрчлүүлж зөвлөгөөний цаг дуслаа. Тэгвэл Есүс насанд хүрсэн хүн шиг хариуцлагатай болж хараалаа болж цэнхүү илүү нээлттэй ярилцдаг болж чадах болов. Комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Өнөөдрийн бичлэг энэ үрээ дууслаа. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг даахаа мартва. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.